Амрын гэрээ үзэгчтэй Батлан хамгаалах бодлого зориулалт зэвсэгчний үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилготой эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн эхэнд салбарт өрнөсөн мэдээллийг хүлээн авна. Улсын хэмжээнд зуудын нөхцөл байдал улам хүндэрсэнтэй холбогдуулан 20 дугаар сарын 15-ны өдрөөс орон даяар гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжсэн. Үүнтэй холбогдуулан улсын онцгой комиссоос шуурхай бүлгүүдийг томилж, улсын онцгой комиссийн орлогч дарга, Батлан хамгаалахын сайд сайхан баяраар ахлуулсан шуурхай бүлэг, Баян хонгор, Өөрхангай, Арганхай аймаг, тус аймагуудын хаваржилд хүндэрсэн зуудын эрсдэл өндөр зарим сумдад ажиллалаа. Шуурхай бүлэг аймаг сумдад ажиллах үеэр онцгой комиссийн хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээллийг авч, үндэл дүгнэлт өгөн, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, үүрэг чиглэл өгч ажилласан юм. Тодорхойлбол тулгамдсан асуудлыг нь аймгийн онцгой комиссийн хамт шийдвэрлэж, орон нутгийн удирдлага, малчид, иргэдээс ирсэн санал хүслийг нэгтгэж, гамшигыг хохирол багтаа даван туулах талаар бүхий л шаардлагатай арга хэмжээг авч, засгийн газрын хуралдаанаар хилцүүлэн ажиллахаа илэрхийллээ. Ер нь л одоо маш хүнд нөхцөл ирсэн байгаа бай. Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бол малчид маш их одоо талархаж хүлээж авч байна. Маш их баярлцгааж байна. Одоо бид бол энэ арга хэмжээг цагийг аясыг зөөлөртөл одоо өргөжлүүлэн авахгүй бол ер нь одоо их хүндэрсэн байгаа байл гэдэг нь улам бүр нотогцоо. Малчид бол ер нь энэ урд жилүүдэд ер нь байгаагүй их тийм зутарч байна. Ер нь одоо их хүнд байна л гэсэн одоо бай. Тэгээд одоо улсынхаа нөөцөөс ямар ч үс ихний ээлжийн үнэгүй тусламжаа олгож байгаа. Дараа дараагийн тусламжийг бас зохион байгуулаад явцгаахгүй байна. Улсын онцгой комиссийн шуурхай бүлэг, Баян хонгор, Өөрхангай, Арганхай аймагуудын зарим сумдын малчин айл өргүүдийн нөхцөл байдалтай дээшлэн танилцж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ажиллалаа. Энэ хүрээнд өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж, малчдын хот руу зам гаргах, хаагдсан зам давааг нээх, төрөлш шатхууны хомсдлыг арилгах, шаардлагатай эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчлэгийг үзүүлэх зэрэг бүхий л арга хэмжээг авсан юм. Ер нь улсын хэмжээнд байгаа бүхэл нөөцийнхөө тэжээлийн өвсийг шахаж байна. Хаврын чуулга эхлэхээр бас тодорхой хэмжээгээр тэжээл гурилын хангамжийг нэмэгдүүлэх, тэжээл гурилыг бас татвараас нь одоо бас чөлөөлөх. Тэгээ өдөөгийн иргэдэд малчтад бас дэмжлэг одоо үзүүлэх ийм арга хэмжээнүүд авагдана. Томын онцгой комиссийнхэнтэй бас уулзсан, газар дээр нь нөхцөл байдлыг танилцсан, ямар одоо өөр одоо ямар дэмжлэг хэрэгтэй вэ? Ядч л одоо унаад хэрэг зам одоо гаргахаас ахгуулаад баг руугаа хүрч чаддгүй, айлуудаа хүрч чадахгүй байгаа ч зам гарах унаанаас ахгуулаад ингээд бас өндөө ярих юмнууд бол байна. Мөн зарим сумдын засаг даргын тамгын газарт туулах чадвар сайтай автомашины асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж, өвс тэжээлийн тусламжийг өндөрлбөрөөгөө олгохдоо зуудын эрсдэл өндөр, энэ шаардлагатай сумдад ахиу хуваарлах зохион байгуулалт хийсэн юм. 100 тэжээл 100 бодол өвс гэж. Энэ одоо энэ өгж байгаа өвс жил ер нь хөрхөө. Уран сар зүтгүү байвал гэж баргал игүүтэндээ. Тэгээ одоо өөрөө өгшөөрөж байгаа юм бас хүүтэнтэй дулаантай байх гэж бас. Шуурхай бүлэг засгийн газраас хэрэгжүүлж буй малчдад өвс тэжээлийг хөнгөлөлтөө өнөр олгох, зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, малчны зээл олгох, хоньны цэцэг өвчин гарсан аймаг сумдад дархлаажуулалтын вакцин олгох зэрэг бодит ажлууд хэрэгжиж байгааг танилцуулсан юм. Цудын эрсдэл маш өндөр, тус аймаг сумуудад хөрөлсөн хунгар цас, хүчтэй шуурганы улмаас төмөр зудын нөхцөл байдал үүсч, мал бэлчээрлэх боломжгүй болж, бага мал хээл хаях, салаа туруу нь халцарч, хашаанд нь тэжээсээр өвс тэжээлийн нөөц нь дуусч байгаагч малчид хэлж байлаа. Биш нэг 5 бортор өвссөн. Тэгээд нэг 150 ут хэвг намар авсан юм. Хадлан тэжээл гайгүй сайн бэлдсэн. Тэгээд ер нь баргалж шít. Энэ дээр хүндхэл өвд бол 11 сар 10-аас засаар бол тэгээд өвлжөнгө их багтаг нэг 15 6 удаа засаар. Хүүтэн нэлээ хатуу болж байна. Шаардлагатай үед төр засгаас хэрэгжүүлж байгаа энэ үйл явдалд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа малчин иргэд уламжлалаа. Улсын онцгой комиссийн орлогч дарга, Батлан хамгаалахын сайд сайхан баяраар ахлуулсан шуурхай бүлэг, Баян хонгор, Өөрхангай, Арганхай зэрэг 3 аймгийн 16 сумд хүрч ажилласан юм а.
Улс орны батлан хамгаалах чадварыг сайжруулах, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн алба хаших, батлан хамгаалах бэлтгэлжилттэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор оюутан залуусыг ихтэй сургуульд суралцах хугацаанд нь цэргийн алба хаах боломжийг бүрдүүлсэн оюутан цэрэг сургалт 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2024 оны оюутан цэрэг сургалтад нийслэл 18 аймгийн 1030 оюутан хамруулахаар болжээ. Бүртгэлийг 3 дугаар сарын 1-ээс 11-ний өдрүүдэд төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх ийм Монголиагаар бүртгэнэ. Оюутан цэрэг сургалтыг 2024 онд зохион байгуулж явуулахдаа эхний ээлжинд бол оюутан суралцагчдыг цахимаар бүртгэдэг байгаа. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа бах нэдлэн орж 2 жил дараалаад бид одоо төрийн үйлчилгээний цахим цонх ийм Монголиагаар дамжуулаад цахимаар бүртгэсэн. Энэ маань бол амжилттай болсон. Шаардлагууд бол ер нь өмнөх жилүүдэд ижилхэн байгаа 2.8-аас дээш одоо голч сурлагын голч дүнтэй тэгээд 18 нас хүрсэн магадлалын итгэмжлэгдсэн ихтэй сургуулийн 1-р дамжааны оюутнууд хамрагдах боломжтой. За энэ бүртгэл одоо явагдаад шаардлага хангасан оюутнуудыг бол яах ёстой гэвэл одоо 1-р ээлжинд бол өөрийнхөө голч дүн тэгээд батлан хамгаалах дайрчилгааны нөөцөд хэрэгцээтэй зарим инженерийн мэргэжлийн улсуудыг түйж авах журмаар батлан хамгаалах яамнаас тоондоо тохируулаад шалгаруулалт хийж хүлээж аваад тэр хүлээж авсан оюутнуудаа биеийн тамирын үзлэгт оруулна. Биеийн тамирын одоо шалгалт авна гэсэн бие бэлтрийн дараад нь эрүүл мэндийн одоо шалгалт авна. Эрүүл мэндийн одоо үзлэгт 8 одоо юугаар эрүүл мэндийн үзлэгт оруулаад энэ тэнцсэн оюутнуудыг батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу тэнцсэн энэ тэнцлэгийн дагуу онлайн бэлтгэл сургалтанд одоо хамрагдана. Онлайн бэлтгэл сургалтыг бол одоо нийт 4 газар 98 цагийн буюу 4 кредитийн цэргийн одоо хууль эрх зүй, цэргийн тактик, тусгай бэлтгэл гэсэн одоо ийм хичээлүүдээр үзээд тэр хичээлүүдтэй одоо хичээл болгоноор шүүлэг аваад 60-аас дээш он авсан оюутнууд одоо Хяналтын эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад 6 сарын 15-наас одоо кэрийн сургалтын бэлтгэлд хамрагдах журмаар ингэж явна. Бүртгэлд хамрагдах оюутнуудын нас, сургууль, дамжаа, сургуулийн голч дүнгийн мэдээллийг боловсролын ерөнхий газар, боловсролын мэдээлэл технологийн төвөөр баталгаажуулах, баталгаажсан оюутан суралцагчдын мэдээллийг авч сонгон шалгаруулалт явуулах юм а. Бүртгүүлэхдээ ийм Монголиар ороод ийм Монголд оюутан цэрэгт бүртгүүлэх хүсэлтэд илгээх юм байна. За бүртгүүлэхэд тавигдах шаардлага маань өөрөө бол ихтэй сургуулийн бакалаврын 1-р түвшний дамжааны оюутан байх, 6 сарын 15-наар 18 нас хүрсэн байх. За голч дүн 2.8-аас дээш байх гэж байна. За голч дүн гэдэг дээр оюутнууд маань нэлээд анхаарах хэрэгтэй. Юу гэхээр 2.8 гэдэг голчийг маань 1-р дамжааны оюутнуудын эхний семестр буюу сая намар үзсэн хичээлийнхаа голчоор үнэлэгдэж байгаа. За голч дүнгийн мэдээлэлд нэлээд зөрүүнүүд байдаг. Одоо тухайлбал оюутнууд маань үзээгүй хичээлээ судлаагүй болгож бөглүүлчихэд дараа голчоо өндөрсгөө бүртгүүлэх тиймэрхүү байдлаас оролдлогод нэлээд өмнөх тохиолдлууд байдаг. За ихтэй сургуулиуд маань 1-р семестрийн дүнгийн мэдээлэлээ 2 сарын 20-ны байдлаар систем рүү дээд боловсролын удирдлагын мэдээлэл системд хөргүүлсэн байдаг. Тэр дүнгийн мэдээлэл нь одоо тухайн голчийн шаардлагыг хангаж ийн үгүй гэдгийг харж байгаа. Тэгэхээр тэрнээс хойш ямар нэг байдлаар дүнгээ өөрчилсөн бол тэр дүнгийн өөрчлөлтийг бол хүлээн авах боломжгүй. Өмнөх жилүүдэд оюутан цэрэг сургалтад нийслэлийн ихтэй сургуулийн оюутнуудыг цахимаар бүртгэж байсан бол энэ жил орон нутаг дахь ихтэй сургуулийн оюутнуудыг хамруулах боломжтой болсноороо онцлог юм а. Цахим бүртгэлд бүртгүүлэн шаардлага хангасан оюутнууд сурч буй сургуулийнхаа Харьяа аймаг дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулах бөгөөд эрүүл мэнд биеийн тамирын сонгон шалгаруулалтад хамрагдана. Харин коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид цахимаар бүртгүүлэх боломжгүй учраа сурч байгаа сургуулийнхаа Харьяа аймаг дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штабт очиж бүртгүүлнэ. Зэвсэг түвшний ахлагчийн жилийн нээлт болон зэвсэг түвшний ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт үр дүн сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгүүдэд мэргэжлийн цэрэг суурилсан чадварлаг зэвсэг түвшнийг хөгжүүлж бэхжүүлэхээр төрийн бодлогоор Алсын хараага тодорхойлж батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабаас хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Ухнаагийн хүрэлцэх
2023 оныг залуу офицеруудын манлайлалын жил болгон зарлаж, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бол 2024 оныг ахлагчийн жил болгон зарласан нь төрийн цэргийн болон хувь сахиулах байгууллагуудын ахлагчийн бүрэлдэхүүний хөгжил дэвшил, үйл ажиллагааг дэмжсэн, мэргэжлийн цэрэг суурилсан зэвсэг түвшнийг хөгжүүлэн бэхжүүлэх ач холбогдолтой юм а. Монгол Улсын зэвсэг түвшний байнгын бүрэлдэхүүний дад гаруй хувийг ахлагч нар эзэлдэг. За үүнээс ахлагчийн бүрэлдэхүүний 10 гаруй хувийг нь эмэгтэй ахлагч нар бас эзэлдэг. 3 сарын 6-нд төрийн цэргийн болон хувь сахиулах байгууллагуудын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалтыг төрийн ордны их Монгол тагтамжууд зохион байгуулах төлөвлөлөд ажиллаж байна. За үүний дараагаар 4 сард тогтмол тэмцээнүүд зохион байгуулагдана. За мөн төрийн цэргийн байгууллагын хувь сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд эрдэмчлэгээний хурд зохион байгуулагдана. Мөн энэ жил бас онцлог байгаа. Шилдэг бүлэг шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа. Энийг 5 талаар зохион байгуулахаар төлөвлөгөө ажиллаж байна. Мөн ахлагч нарын нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор томоохон ажлуудыг бас хэрэгжүүлж байгаа. Хуурай замын цэргийн хувьд хуурай замын цэргийн үндсэн гол хүч бол ахлагчийн бүрэлдэхүүн байдаг. Яг өнөөдөр ахлагчийн жилийн нээлт хийж явах энэ цаг мөчид цасцуудтай байгаа маш олон аймагуудад манай ахлагч нар өвс тээвэр, зам гаргах, маштад туслах энэ үйл ажиллагаанд оролцож байна. За тэгэхээр хуурай замын цэрэгт байгаа ахлагч нарын үйл ажиллагаа бол танкын механик жолооч, машины жолоочоос эхлээд нэгтгэл ангийн тэргүү ахлагч хүртэл гүйцэтгэх өдөрт халуун тушаал дээр маш олон ахлагч нар ажилладаг. За хуурай замын цэргийн хувьд ахлагчийн жилийн хүрээнд ахлагч нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бүх шатны сургалтын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. За мөн гэр бүлийг дэмжих чиглэлээр гэр бүлийн хөтөлбөрийг бид өхөө боловсруулад гэр бүл хүүхд хамгааллын газартай хамтарч энэ үйл ажиллагаануудыг бүх нэгтгэл ангиуд дээр хэрэгжүүлж байна. За 3 дахь томоохон ажил арга хэмжээний хувьд ахлагчны нийгмийн хамгааллын хамгийн гол тулгымцсан асуудал болоод байгаа юм. Байрлал орон сууцны асуудлууд дээр гол нь анхаарч төлөрч ажиллаж байгаа. Тэгээ энэ чиглэлээр орон нутгийн төрийн цэргийн байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд, за барилгын компаниуд, за тэгээ харилцагч банкнуудтайгаа хамтарч ажиллахаар энийг бас тусдаа төсөл хөтөлбөрийн хэмжээнд хэрэгжүүлж ажиллаж байна. Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2022 онд ахлагч нарын цалингийн шатлал зэрэглэлийг нэмэгдүүлсэн. 2023 оны эхээр засгийн газрын шийдвэрээр ахлагчийн цалинг тодорхой хувиар мөн улсын их хурал засгийн газрын шийдвэрээр төрийн алба хаагчдын цалин хөлсийг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 26-аас 50% нэмэгдүүлсэн зэрэг нь ахлагчийн албаны бүрэлдэхүүнд бодит үр дүнгээ өгсөн юм. Зэвсэг түвшин сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг амжилттай гүйцэтгсээр ирсэн бөгөөд өнөө хүртэл 22 мянга гаруй энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгсэний олонх нь зэвсэг түвшний ахлагч нар юм а. Дадлаг ур чадварыг ахиулах. Халахын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх ухааны академийн харьяа, археологийн хүрээлэн, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн хамтран цэргийн археологи төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн зорилго нь халахын голын байлдаан болсон түүхэн газар нутагт цэргийн археологийн хамтарсан судалгааг эхлүүлэх, цэргийн археологийн судалгааны арга зүйг хөгжүүлэх, цаашид цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, нөхцөл боломжийг бүрдүүлэх, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, музейн сан хөмөргийг баяжуулан хамтын судалгааны бүтээл туурахад оршижээ. Цэргийн археологийн судалгаа бол олон талын ач холбогдолтой, нэгдүгээр түүхийн ач холбогдолтой, хоёрдугаарт нь бол тухайн үе байлдаанд оролцож байсан зэр зэвсэг, мөн техник хэрэгсэл, за тухайн үед ашиглагдж байсан цэргийн хувцс сэргэл материал хэрэгслээс болоод түүхийн үнэтэй олдврууд олдно гэж бид найдаж байгаа. Гол 1939 оны байлдаан болж исэн гол 3 цэгийг бид нар сонгож аваад тэн дээр малтлаг судалгаа хийнэ. Тэгэхээр энэ орчин үеийн техник технологи хөгжсөн үед бол бид нар энэ судалгаанд бол дрон ашиглана. Байлдааны талбарын судалгааг хийнэ. За ингэж судалгаа хийснээр үр дүнд нь бол бид нар олон улсад нэр хүндтэй сэтгүүлүүдэд энэ судалгааныхаа үр дүнг хэвлэж нийтлүүлэх, мөн энэ залуу эрдэмтэн судлаачтай энэ цэргийн археологийн чиглэлээр бэлдэх, эдгээр хүмүүсийг залгамж халааг бэлдэх, Монголын
цэргийн шинжилгээ ухаанд цэргийн археологи судлалын шинэ салбарыг оруулж ирэх зэрэг одоо үндсэн ач холбогдолтой ийм одоо сайхан ажил болж байна. Цаашлаад ер нь одоо хөлийн бүс за мөн одоо 13 дугаар зуун зөвхөн одоо халахгүй бол биш тийм Монголын уус товчоод болсон үйл явдлуу за магадгүй одоо хөнөөгийн үе хөрөл зэвсгийн үеийн томоохон одоо тулаан болсон зэр зэвсэгтэй холбоотой зэр зэвсгийн олдвор гэдэгтгүй энэ чиглэлийн судалгаа руу ороод ингээд одоо хамтран ажиллаад явах юм. Төслийг хэрэгжүүлснээр цаашид цэргийн түүхийн төдийгүй цэргийн урлын хөгжлийн судалгааг өргөжүүлэхэд чиглэгдэж байгаамаа. Монгол Улсын зэвсэгт хүчин Америкийн нэгдсэн улсын иргэн цэргийн харилцааны бүлгийн хамтарсан иргэн цэргийн харилцаа сургалт 14 хоногийн хугацаатай зохион байгуулагдаж байна. Төлөвлөгөөний хүрээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэвлэл олон нийтэд харилцах албаныхан хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хэрхэн харилцах, хэвлийн төлөөлөгчийн үүргийн талаар онол дадлах хөсөлсөн сургалтыг зохион байгуулсан юм а. Өнөөдөр Батлан хамгаалах салбарын хамт олонтой хамтран ажиллах боломж олдсон нь бидний хувьд үнэхээр сайхан завшаан байлаа. Энэ бол Америкийн нэгдсэн улс Монгол улсын зэвсэг түвшний хоорондын олон жил үргэлжилж буй хамтын ажиллагааны нэг хэсэг юм а. Энэ төрлийн сургалтын ач холбогдол нь маш ойлгомжтой гэж бодож байна. Учир нь улс орны иргэд нь цэрэг аримд нөлөөлж байгаа нөхцөл байдлыг ойлгож, улс орны аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах, мөн иргэдийн эрх ашиг сайн сайхныг хамгаалахын тулд цэрэг армийн хийдэг ажлыг сайн ойлгох нь чухал юм. Цэргийнхэн болон тус улсын иргэдийн хооронд мөн аюулгүй байдлын албаны хооронд ойлгомжтой харилцаатай байхын тулд хэвлэл мэдээллийнхэнтэй хэрхэн үр дүнтэй ажиллах талаар цэргүүд ойлголттой байх нь чухал юм а. Сургалтын явцтай зэвсэг түвшний тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Ганс Сэлэм танилцаж хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах онол арга зүй дадлагын өргөн мэдлэгийг хүртэхээс гадна өөр хоорондоо туршлага сургамжаа хуваалцаж үр дүнтэй явагдаж байгаад сургагч багш нарт талархал илэрхийлсэн юм. Тэрээр мэдээлэл гэдэг маш хүчтэй зэвсэг учраас мэрэгжлийн бөгөөд мэдрэмжтэй чадварлаг байхыг сургалтад хамрагдаж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад захилаа. Дугаар жарны хилэн тэхмэх модон луужлын хаврын ихэнх сарын шинийн 7-ны бэлэгдсэн ангин өдрийн морин цагт бүх цэргийн их хар сүлдийг цагаалах тайлгын ёслолыг өргөөнд нь зохион байгууллаа. Уг ёслолыг Улаанбаатар зэргийн хүрээний ёс журам сахиулах зэвсэг түвшний 32 дугаар ангийн захирагч Төрийн хонжин Хурандаа Болбаатар удирдлаа. Энэхүү ёслолд Батлан хамгаалах яам, зэвсэг түвшин, төрлийн цэргийн командолуудын удирдлагууд оролцсон юм а. Бүх цэргийн их хар сүлдийг туурга тусгаар Монгол улсын төр цэргийн сүр хүчний бэлэгдэл, сүсгэлэн дээдлэх оройн дээд шүтэн гэж үздэг юм а. Тийм ч учраас ёслолын дараа Батлан хамгаалах салбарын удирдлагууд модон луужлынхаа ажил үйлс хиймэр лундаага даатхан ажилласан юм. Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж бий. Цэнгүүлэх тайлгыг 2 жилд нэг удаа зуны дунд сард тугсуулдны зохиолдлогтой өдөр хийдэг бол цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын сар шинийн өдрүүдэд өргөөнд нь зохион байгуулдаг уламжлалтай нь энэ юм а. Бүгд найрамдах Франц улсын засгийн газраас үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн гадаад хэлний сургалтын төвийн багш Уран Чимэгт Фалм академик Эрдмийн Далуу мод шагналын Хүлэгт Баатар зэргийн одон гардууллаа. Тус шагналыг Наполеон Бонапартын санаачлагаар 1808 оноос олгож эхэлжээ. Уг шагналыг бүгд найрамдах Франц улсын боловсрол шинжилгээ ухаанд гавья байгуулсан эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч болон Францын соёлыг хилийн чандад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог шагнал юм а. Шагналыг бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Себастьян Сүрэн гардуулан өгсөн юм а. Энэ шагнал авахд одоо Францын элчин сайд Себастьян Сүрэн, цэргийн ачаа суурин бус төлөөлөгч Амандин Кросс одоо биеэр ирж гардуулсан явдал надад туйлын хүндэтгэлтэй сайхан санагдаж байна. Энэ шагнал бол өөрөө Наполеон Бонапарт Францын жанжны анх үүсгэн байгуулсан хамгийн анхны эртний одон байдаг. Тэгээд энэ жил Франц хэлд Монгол улсад Франц хэл заасны 60 жилийн ой, эх жил Франц Монголын дипломат харилцаа тогтоосны бас 60 жилийн ой болно. Тэгээд энэ ажлын хүрээнд
бас ингэж Франц хэлний багш намайг одоо ингэж их нэр төртэйгээр шагнасанд их баяртай байна. Тэгээд дашрамт хэлэхэд үндэсний Батлан хамгаалагч сургуулийн гадаад хэл сургалтын 4 жил 50 жилийн байгаа тэмдэглэн. Тэгэхээр энэ шагнал маань бид бүхний зүгээс сургууль хамт олондоо цаашлах хамт Батлан хамаа салбартаа өгж байгаа бас бэлэг гэж харж байна. Et c'est important parce que la Mongolie est un Монгол Франц улсын хамтын ажиллагааны гол зорилго нь тусгаар тогтнолын аюулгүй байдлыг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын алба хаагчдаас Монгол цэргүүдийн оруулсан хувь нэмэр өндрөөр үнэлэгддэг. Иймд Монгол цэргүүд Франц хэлийг сурснаар хоёр улсын хамтын ажиллагааг улам батжуулж, цаашлаад энхийг сахиулах ажиллагаанд Франц хэлтэй улс орнуудын цэрэг дайчидтай хамтран ажиллаж туршлага солилцох боломж бүрдэж байгаа юм а. Мөн сүүлийн жилүүдэд манай хоёр орны удирдлагууд стратегийн бодлого хэрэгжүүлэх яриа хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлсээр байна. partager des réflexions. Бүгд найрамдах Франц улсын засгийн газраас олгодог Фалм академик Эрдмийн Далуумад одонгоор Монгол Улсын их сургуулийн багш буян нэмэх Алтан гүл, Булган Тамир, Европ судлалын тэнхимийн доктор профессор Дорж Дэрмнаар шагнагдж байжээ. Засгийн газрын 2020-с 2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт батлан хамгаалах талаар туссан зорилт арга хэмжээний хэрэгжилт түүний үр дүнг зэвсэг түвшний анги салбаруудаас сурталчлах ажлын хүрээнд батлан хамгаалахын ерөнхий энэш шалгагч бригадийн генерал Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Завхан Баян Өлгийн Ховд аймагт байрлах зэвсэг түвшний анги салбарт ажилласан юм а. Мөн үеэр зэвсэг түвшний жанжин штабын дараах шүүж генерал Гамбинбар ахлуулсан ажлын хэсэг Хинтээ, Сүхбаатар, Дорнод аймагуудад ажиллалаа. Ажлын хэсгүүд тус аймагуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, батлан хамгаалах бодлого зорилтын хэрэгжилтийн талаар санал солилцож, батлан хамгаалах салбарын эрх зүйн шинжилэл, улсын их хурал засгийн газраар батал шийдвэрлүүлсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн цэргийн алба хаагчдын цалин 3-5 шат 40-с 80%-аар нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутагт байршилтай зэвсэг түвшний анги салбаруудыг аслагдсан анги салбарын жагсаалтад нэмж оруулсан зэрэг нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хийгдсэн ажлуудыг онцолж байлаа. Батлан хамгаалахын сайдын 2023-24 оны А29-р тушаалаар ажлын хэсгүүд гарч батлан хамгаалах салбарт одоо сүүлийн 3 жил одоо ямар ажил хийгдсэн, хойш одоо юун дээр анхаарах вэ гэдгээр бол одоо бүссэн хэлбэрээр явуулж байна. За манай ажлын хэсэг бол Баруун аймагт Говьалтай, Ховд, Баян Өлгий, Уус, Завхан аймагуд одоо ажиллаа. Энд одоо амьдарч байгаа анги байгууллага салбарынхаа нийт үерүүлэлтүүнтэй уулзаж 2020-оос 23 онуудад батлан хамгаалах салбарт одоо ямар үйл ажиллагаа хийв, алсад бид нар одоо юун дээр анхаарах вэ гэдэг энэ ажлыг одоо зохион байгуулж ингэж явж дуусч байна. Үндсэндээ одоо өнөөдөр Завхан аймагт хийснээр энэ үйл ажиллагаа дуусаад ингэ явж байна. Зөвхөн энэс ингээд үйл ажиллагаагаа танилцуулаа явж байхад бол манай нийт хөрөлтгөн офицер ахлагч нар бол их сэтгэл өндөр байна. Ягаад гэвэл 3 жилд яг бид юу хийчихв, ямар дэвшил гарав гэдгээ одоо ярьж байна. За нөгөөтэйгүр батлан хамгаалах салбарын удирдлагууд орон нутагт ажиллаж өөрсдөө одоо хийж байгаагаар их онцлог байна гэдгийг бол одоо харуулж байна. Батлан хамгаалах салбар өнгөрөх онд цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн барьж батлуулан цэргийн алба хаагчдын цалин бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагатай дүүцэх хэмжээнд хүргэсэн юм. Түүнчлэн цэргийн зэвсэглэл техникийн шинжилэл, шинжилгээ ухааны ололт, инновац, дэвшилтэд технологид суурилсан өндөр бүтээмжтэй зэвсэглэл, цэргийн техникээр нөхөн хангагдах эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлогын баримтчгийг батлуулахаар ажиллаж байгаа талаар хэлж байлаа. Орон нутгийн удирдлага батлан хамгаалахын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн засаг даргын тамгын газраас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн ажлууд ихээхэн үр дүнгээ өгч байгааг энэ үеэр онцолж байсан юм а. Цэргийн алба хаагч толгоддог асуудал бол мэдээж нөгөө аслагдсан аймаг учраас ингээд аслагдсан аймагт байгаа цэргийн алба хаагчдын арга гэр болон өөрийнх нь нийгмийн талаас нь арга хэрэгжүүлэх тийм арга хэмжээнд байнга яригддаг. За энэ талаараа бол ямар ч гэсэн сүүлийн 2-3 жил дараалан цалингийн шатлыг нэмэгдүүлээд бид бүхний нийгмийн талаас нь хангамжийн үйл ажиллагааг бол сайжруулж чадсан талаар ярьлаа. Энэ бүхэн ч гэсэн бид бүхэн сэтгэл хангалуун байгаа. Тодорхой хэмжээний бүтээн байгуулалтын ажлууд гарч энэ ажлуудын юугаар манай ажилчид болон хугацаа цэрэг албаагч, ажилчин албаагч
офицер ахлагч нар одоо энэ бүтээн байгуулалтын ажилд оролцсноор одоо нэг томлтын мөнгөө авч бас тодорхой хэмжээний одоо арга эрдэнэ ингээд дэмжлэг болж байгаад одоо бас ингээд харагдаж байна. Ингээд 24 оныг маань ахлагчийн жил болсонтой холбогдуулна. Бас тодорхой ажлууд явагдах байх. Манай нэг өгтөж бас манай анги бас тодорхой хэмжээний ажлуудыг зохион байгуулж явуулсан. Одоо ийм үйл ажиллагаанууд бол одоо энэ цаашдаа бол илүү сайн явагдах байхаа гэж харж байна. Зэвсэг түвшний аслагдсан ангиуд сургалт бэлтгэлийг улам чанаржуулж, сахилах хариуцлагыг дээшлүүлэхийн зэрэгцээ өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан засвар тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн офицер ахлагч болон хугацаа зэргийн албаагчдын хувь хүний хөгжил боловсролын асуудалд анхаарч ажиллаж байгаагаа ангиудын удирдлагууд хэлж байлаа. Зэвсэг түвшний 232 дугаар ангийн малчин Мөнхбаатарын тухайд зэвсэг түвшинд 8 дахь жилдээ мал маллаж байна. Тус малчин нь хариуцсан малын суурьаас гадна ангийн хадлан тэжээл бэлтгэх, мал маллах, бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, үхрийн үйлдвэр хүрсэн. Чанарыг сайжруулахад онцгой анхаарч, хамт олноо манлайлан ажиллаж, зэвсэг түвшний 232 дугаар ангийн 2023 оны Минт сүрэгтнээр шалгарч өргөө цагаан гэрээр шагнагдсныг зэвсэг түвшний жанжин штабын дарга Өшөөч генерал Гамбемб зүүн аймагуудад ажиллах үеэрээ гардуулан өглөө. 232 дугаар ангийн ангид ажиллаа 5 жил болж байна. Тэгээ энэ жил ангидаа малынхаа Минт сүрэгтнээр шалгараад авраг болсонд баяртай байна. Тэгээд энэ өргөө цагаан гэрийг бэлгэлж байгаа жанжин штабын дарга тэгээ хамт олонд нь бүгдэнд нь баярсан талцгнаа илэрхийлье. За жанжин штабын дарга одоо ирснээр үл бид бүхний одоо яг өнөөдрийн амьдрал ахуйтай газар дээр нь танилцаж яг байгаа байдал дээр нь бол одоо дүн шинжилгээ хийж бид бүхэнд бас тулгамдж байгаа энэ олон асуудал байгаа. Тэдгээр асуудлуудыг одоо зохих хэмжээнд одоо бидний асуудлуудыг шийдэж өгч бид бүхний бас цаашд үйл ажиллагаагаа явуулах, аядлахтай орчин нөхцөлийг бүрдүүлэх энэ талын асуудлыг бол газар дээр нь шийдвэрлэж өгсөнд бол одоо манай Сүхбаатар аймагт ажиллаж байгаа цэрэг түвшний анги байгууллагын бие бүрэлдэхүүн бол маш өндөр сэтгэлтэй байна. Бригадын генерал Болдбаатар бие бүрэлдэхүүнд хандан албандаа эзэн байж, сахилах хариуцлагыг дээшлүүлэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн, тасралтгүй сурч хөгчийг үүрэг болгоод анги байгууллагынхаа дэвшүүлэн тавьсан зорилтуудыг хангахад хүн нэг бүрийн хичээл зүтгэл чухал болохыг хэллээ. Батлан хамгаалах салбар 2023 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан зорилтын хүрээнд батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, батлан хамгаалах аж үйлдвэрийн үндэс суурийг тавих, шинжилгээ ухаан, техник технологи, инновацийг дэмжих, туршилт судалгааг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, ахмад дайчид, алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, залуу офицеруудын манлайлалыг дэмжин хөгжүүлэх, эх орон чөлсийг дэлгэрүүлэн сурталчлах зэрэг бодлогоор дэвшигдсэн олон ажил арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүллээ. 2024 онд мэргэжлийн чих хандлагатай зэвсэг түвшний цөм болсон ахлагч нарынхаа манлайллыг дэмжин ажиллах хүснэг холбогдох удирдлагууд илэрхийлж байна. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүгддээ баярлалаа. Ирэх 7 хоногийн дугаараар эргүү уулзъя. Баяртай үзэгчтэй.